Улсын хурл энэ намрын чуулганаар 2022 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Эх оны төсвийн тухай хуулийг 11-р сарын 15-наас өмнө батлах юм. Эх оны төсвийн төсөлд улсын төсвийн нийт орлогыг 16 их найд, харин зарлагыг 18.1 их найд байна гэж төсөөлжээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад төсвийн орлого зарлага тус бүртээ 3 их найдаар нэмэгдсэн үзүүлэлт юм. Төсвийн орлогыг нүүрсний экспортыг 2 дахин нэмэгдүүлэх, татварын орлогыг 30%-аар нэмэгдүүлэх, төрийн өмчит компаниудаас орох орлогыг 3 дахин өсгөх зэрэгээр бүрдүүлнэ гэж төлөвлөд байна. Гэвч эдийн засагчид 2022 оны төсвийн төслийг хэд өөдрөг төсөөлөлтөй байна гэдэгт ихэнхдээ санал нийлж байна. Тэдний зарим нь төсвийн орлого зарлагыг жил бүр нэмж хийж хэрэгжүүлэх ажлаа ач холбогдлоор нь эрэмблэхгүй төсвийг үргэлжлэн зарцуулж байна хэмээн шүүмжилтэд хандаж байгаа бол зарим нь олон жил алдагдсан төсвийн алдагдлыг нөхөх зөв агуулгатай төсөл болсон байна гэж үзэж байна. Төсвийн зарцуулалтын тухайд улсын хурлын гишүүн бүрд тойрогтой зарцуулах 4 тэрбум төгрөгийг хуваарлсан дэд бүтцийн чиглэл зарцуулах хөрөнгө оруулалтуудыг 4-5 дахин нэмсэн байна. Өөр нэг томоохон зарцуулалт нь эдийн засаг хөгжлийн яам, цахим хөгжил харилцаа холбооны яамдыг шинээр байгуулахад 6 тэрбум гаруй төгрөгийг төсвийн төсөлд тусгаад байна. Тэгвэл зарим эдийн засагчид эх оны төсвийн төсөлд багагүй шүүмжлэлтэй хандаж байна. Энтийн аймаг дээр жишээлбэл сум болгон дээр иргэдийн мэдээллийн төвлөгөн, соёлын ордонлог, орчин үеийн сургууль, сум болгоны хатгай хүчтэй замаар холбоно маш олон тэрбум төгрөг тавьсан байна. Тэгэд жишээлбэл доорндод яг адилхан сургуулийг бас тавьсан байгаа юм л да. Тэгээ аль нь 3 тэрбум байж болж байгаа юм. Гэтэ зарим 5 тэрбум. Тэгээ хамгийн сонирхолтой нь эх жил хуваарлаж байгаа нь болохоор хинтээ дээр баг бүгдэнд нь 2 тэрбум төгрөг өгч байгаа. Бусдад нь бол 300 сая төгрөг өгч байгаа. Орби толгойт руу бол байдал хүнд байгаа шүү дээ. Хүүхдүүд хичээлдээ явахдаа маш хүнд гудамжаар явдаг. Зарим нь 3 ээлжээр хичээлж байна. Зарим нь баг ингээд зочид буудал түрээсэлж хичээлж шүү дээ. Сургууль нь агтлагдсан байдаг. За тэгээ гэр хороолт бол ингээд хүн дээр өвчлөж байгаа хүмүүс бол тэр PCR-аас зөвхмөггүй байна тийм ээ. Им тариагаа авах мөггүй байна. Өрхийн үйлчлэгэнд хамрагдаж чадахгүй байна. Хүндэрсэн эмнэлэг твдэхгүй байна. Бид нар хүнээ авч үлдчихэж л араадын соёлын тухай ярина шүү дээ. Хүмүүс маань ингээд ажилгүй өлсөөд өвчин зовлондоо баригдаад ингээд хүүхдүүд айжчихэд хичээлдээ явах хэцүү, явахгүй байх хэцүү. Тэгээд энэ ч байнга тоог тасарч байна. Интернет дата мата утас нь юундаа ч хүрэхгүй байна те. Ийм үед бид нар 300 тэрбум төгрөгөөр соёл урлагийн арга хэмжээг хийн, гадагшаа өөрсдөө сурчлана гэж ярих бол шаардлагагүй гэж байна. Тэгэхээр энэ бол ерөөсөө нэгдүгээрт ач холбогдлоо эренбэлж чадаагүй байна. За хоёрдугаарт энэ орлого хэтэрхий өндөр тавьсан байл. Нүүрсийг 35 сая тонн экспортлж гэсэн. Энэ жил жишээлбэл 15 сая хүрүүл их юм байгаа байхгүй. Тэр хилээ хаацсан, хойтон олимпитой гэж байгаа. Тэгээ энэ хил бомтын асуудлыг ингэж хурдан шийдвэрлэж чадахгүй байх. Тэгэхээр яг ингээд орлого эдийн засгийн өндөр тавихаар яадаг вэ гэхээр нэмж өөр авах юм тааза дээш төлөх юм боломж гарч ирдэг. Тэгэхээр энэ бол үе үеийн сангийн сайд нарын хийдэг залил та. Харин зарим эдийн засагчид төсвөөр дамжуулан дундуур хугацаанд тогтвортой хөгжлийн суурийг бий болгохыг зорьсон зөв агуулгатай төсөл болсон гэж үзлээ. Анхудаа Монгол улсад нэг хөгжлийн төлөвлөгөө батлагдсан 1 жилийн хугацаатай. Өмнө нь бол нийгмийн эдийн засгийн хөгжүүлэх үндсэн чиглэл гэж явдаг байсан бол хөгжлийн төлөвлөгөө батлагдсан. Тэр хөгжлийн төлөвлөгөөний той хамтд нь энэ төсвийг харуул хэрэгжихгүй гэж үзэх тийм үндэслэл багтай. Ер нь боломжтой хэрэгжүүлэх боломж байгаа гэж харахаар учир нь түүний хажуугаар та бүхэн мэдж байгаа тэр энэ засгийн газрын зүгээс хэрэгжүүлж байгаа тэр томоохон төслүүдийг хөтлөх асуудал нэлээд бас олон жил ярьсан сүүлийн 10-аад жил ярьж байгаа боловч нэлээд урагштай байна гэж харахаар байгаа. Эрдэнэ бүрэнгийн захиргааны станц гэж ярьж байна. 5-7 захиргааны станц нөөц баяжуулах үйлдвэр тийм ээ. Дээрээс нь бид нар нефт боловсруулах үйлдвэрээс гадна Эрдэнэт болон төмөрлөгийн эрдэнтийн үйлдвэр технологийн паркын тухай энэ олон төслүүдийг эхлүүлж байгаа тэр суур их сайн байгаа. Тэр нь бол эдийн засгийн өсөлтийг дэмжих байх. Таны асууж байгаа хэрэгжилт талд бол бид болгоомжлох асуудал бий. Учир нь бид нар өмнө нь их олон үрээ сонссон, өмнө нь их олон чиглэл сонссон, олон реформын тухай сонссон боловч тэр нь бодит амьдрал дээр хэрэгжих нь нэлээд эргэлзээтэй байдаг нь бол Монголын хувьд бол байх давтагддаг зүйл. Тийм учраас үүн дээрээ бид ялангуяа төсвийн агуулгын хүрээнд хийгээд байгаа хөгжил рүү чиглэсэн төсөв гэж ярьж байгаа. Дээрээс нь төрийн албаны үр дүнд суурилсан тогтолцоог бий болгоно гэж байгаа. Ялангуяа төрийн үйлчлэлийн албан дээр гэх мэт тэр зүйлсийг бол бид хэрэгжилтэн дээр нь маш сайн анхаарах ёстой гэж бодож байна.
Эдийн засагчид харилцан адилгүй байр суурьтай байгаа ч төсвийн хэрэгжилтэд анхаарах нь чухал гэдгийг хэлж байлаа. Тэгвэл өнөөдөр үндэсний аудитын газар 2022 оны төсвийн төсөлд төсвийн орлого нэмэгдүүлэх, зарлагыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт хийснээ улсын их хурлд хүргүүлсэн байна.